Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Викер тэр уур амьсгалыг зөөлрүүлэхийн тулд үргэлжлүүлэн яриа өрнүүлж, бүр хоол зөөж буй зарснараас хүртэл яаж байгааг нь асууж байна. Тэр миний дахин төрөхөөс өмнө мэддэг байсан яг л нөгөө хүн байд. Гэвч яагаад? Түүнээс чөтгөрийн үнэр үнэртэд байна вэ гэж бодох ба. Ситт. Намайг эзгүүд чамайг Underdog хотын дэд консулын албан тушаалыг хүлээн авсан гэж сонссон. Чамд дуртай иргэд чамайг бүрмсэн албан тушаалдаа үлдэхийг шаардаж, эсэргүүцэл зарласан гэж хүртэл сонссон шүү. Намайг консулын хуваар эргэж ирэхэд бүгдээрээ хамтран ажиллавал үнэхээр гайхалтай байх болно гэж хэлэх ба. Викер. Ойлголоо гэж хэлэх ба. Ситт. Би үүнийг үнэхээр тесэн ядан хүлээж байна. Цаашид надад тусалж дэмжээрэй гэж хэлэн хондар тулгахад. Викер. Би хондроонд түүний тусаллыг харж чадахгүй байна. Ситт. Аль хэдийн өгчихсэн. Чөтгөр түүний өгсөн биеийг нь эзэмдчихсэн юм биш үз? Энд байгаа бүх хүмүүст энэ тухай яг одоо хэлэх ёстой юу? Үгүй ээ. Хэрэв би тэгвэл надаас зохих нотлох баримт шаардах болно. Эхлээд би үүнээс холдож илүү их мэдээлэл цуглуулах хэрэгтэй гэж бодов. Ситт. Чи аль бүлэгт эсэх гэж байгаа юм бэ? Намайг баг байхад Доберман бүлгийн дүрмд хугацаас үнэхээр даашинслаг санагддаг байж үлээ гэж хэлэхэд. Викер. Үүнээс гадна энэ үнэр үнэхээр амьсгал боогдуулан байна гэж бодов. Осирис. Ситт. Бид хоолоо идэж дуусаагүй байхад чи аль хэдийн чарчаад эхэлж эхлэв. Дүүгээ хэрэггүй зүйлээр зовоохоо болж оройн хоолоо идэж дуусгах гэж хэлв. Викер. Түүний ачаар би тэр үнрээс салж чадлаа гэж бодов. Хүйго. Хоол ямар байна Викер гэж асуухад. Викер. Үнэхээр сайхан байна гэж хариулахад. Хүйго. Би баяртай байна. Надад хэлэлцэх зүйл байгаа тул чи төв байшинд байх хугацаанд албан өрөөнд хүрэлцэн ирээрэй гэж хэлв. Викер. Ойлголоо. Гэх ба үзэгдэл шилжиж падаа алхаж байх ба. Викер. Оройн хоол бүхэлдээ 5 цаг үргэлжлэлээ. Тэр хүмүүстэй хамт оройн хоол идэх хэрэгтэй болно гэж бодоход үнэхээр хэцүү байлаа. Академийн эсэгчдийн албан ёсны бичиг Баскервилд ирсэн гэж би сонссон. Хүүгөө намайг дуудсан шалтгаан нь академид эсэгтэй холбоотой байсан байх гэж бодно. Алхаж байх зуур байшингийн дээвэр дээрээс гинтийн дайралт ирэх ба. Викер. Энэ бол Баскервилийн 6 дугаар техник байна. Би үүнийг дарах ёстой юу? Үгүй ээ. Миний ил болгосон ур чадварын төвшин дунд шатны төвсөгч. Би үүнээс хэтэрч болохгүй. Баскервилийн 4 дугаар техник гэж хэлж хаагаад. Би үлдсэнийг нь Стиг Сколын ариун гүж болон өөрийн аваргаар шингэх болно гэж бодох мөчөд дайралцсагсв. Бостон. Бидний техникүүдийн хооронд 2 төвшний зөрүү байхад миний дайралтыг тесвэрлэж чадна гэж бодсонгүй. Миний үеэл дүү аль хэдийн том болчихжээ. Миний нүд намайг хуураагүй гэдгийг би мэдэж байсан юм. Тийм биш гэж үү, Даниэл? Бич хэлэн дээврээс бууж ирэв. Даниэл төв байшинд сэлмээ эргүүж байхыг бодоход. Чи зэрлэгүүдээс өөрсөхгүй юм Бостон. Түүнийг арч чадхаар хүчтэй дайралт хийн гэдэг, завдна гэдэг ямар зэрлэг үйлдэл вэ? Хэрв аав үүнийг мэдвэл чи багаар бодоход хэдэн сарын турш тэнсэн харгалзах ял ахуулна гэхэд. Бостон. Ав ахынх нь үеэл дүүдээ өгөх хайрын талаар чи яаж ингэж хэлж чадж байна? Би дайралтыг түүнийг гэмтээхгүй тулд яг урд нь уусаж алав болохоор тохируулсан байсан гэж хэлэхэд. Даниэл. Питбульчууд та нар зүгээр л өөрсдийн замаар явж бидний хэрэгт оролцохоо болооч. Викер бол мастиф бүлгийнх. Би өөрийн үнэт үеэлээ та нар шиг новшнуудтай нэгдхийг зөвшөөрч чадахгүй гэж хэлв. Бостон. Хэвлийн дээрээ жижиг зүсэлт авахд лавраарай гэж гуйдаг хүн ингэж хэлэх гэж. Даниэл. Та нар бүгд махлаг болохоор ямар ч мах чин зүсэгдэхгүй үсттэй. Сайн байна. Энд ялсан гүн нь Викерийг авах болно. Миний үнэт үеэлийн төлөө бол хэдийд ч бэлэн байна. Хэмээн хэрэлдэнд дуулалтахад бэлдэв. Викер. Тэднийг хараад үнэхээр төвөгтэй юм гэж бодно. Тэднийг орхин цааш алхах ба. Ямартай ч саяны дайралт тэгж их хүчтэй байсангүй. 7 гүнгийн хамгийн хүчтэй дайралт. Дээд зэрэглэлийн төгсөгч Баскервилийн 6 дугаар техник. Би ч бас дээд зэрэглэлийн төгсөгч. Гэхдээ би 7 дугаар техникийг мэднэ. Мөн хэрв Стикс голын ариун хүч болон чөтгөрийн сэлэм вил зэвүүлдэг юм бэл. Багдаал гүнгүүдийн нэгийг үгүй би хоёрын эсрэгч зогсож чадна гэж бодох ба. Викер энэ удаа та нар гэхэд урд нь 3 ихэр ирсэн байх ба. Викер тэд нар бидний хүчний зөрүүг мэдэж байгаа. Өөрсдийн байр суурьаа мэдэхгүйгээр шүдэ хавьж буй анж нухтыг алхаас өөр
сонголт надад алга гэж бодох тэр мөчөд 3 ихэр ихтэй сугасан өвдөг дээрээс өгдөв. Викер маш их тайхан. Энэ тангараг байна. Энэ ганцхан даралтанд өртөмтгий бөгөөд сэлэм чиний хөлийг нэвт хатгах байрлал. Энэ нь тэд амь насаа нөгөө хүнийхээ гарт өгч байна гэсэн үг гэж бодов. Викер, та нар юу хийж байгаа юм бэ гэж асуухад Хайборов, бид өөрийн өрөө түлхийг хүсэж байна. Чамааг 9 настай байхдаа над руу дайрснаас хойш би чамаас айдаг байсан. Чамааг Серебрусыг агнахад би чамааг хүлээн зөвшөөрсөн. Мөн чамааг троллыг алахад би үнэхээр гайхширсан. Эцэст нь чамааг ойд авраг мангасан эсрэг зогсоход бид бишрэд хүндэтгэлийг мэдэрсэн. Бид арай чамаа амьд мувпарсан тэр өдөр бид гуруулаа шийдсэн юм. Бид өнөөдрөөс эхлэн Викер Ван Баскервиллийн 3 жад болох болно. Бид анч нохтын үүр дүүлждэх эзэн маань болооч гэж гуйж байна хэмээн хэлэхэд. Викер, намайг дахин төрхөөс өмнө гүтгэгдснийхаа дараа зүхтэж байсан намайг эдгээр залуус барьж байсан. Эдгээр залуусыг мөн Хуйгогийн 3 жад гэж нэрлэдэг байсан бөгөөд тэд зүгээр л тушаалаа биелүүлж байсан анч ноход байсныг би мэдэж байсан. Гэвч зөвхөн үүнээс болж миний мэдрэмж алга болоогүй гэж бодон тэднийг өнгөрөх ба. Викер, надад тангараг шиг зүйлс хэрэггүй. Би ядарч байгаа тул үүнийг дараа эцгээе гэж хэлв. Хайбороо, Лоубороо, Мидлбороо ойлголоо гэж хэлэх ба. Викер, тиймээс би тэднийг хүсснээр ашиглах болно. Бид хамт байгаа гих баримт болон ирээдүйд юу болохыг задруулж болохгүй. Сеттийн биеийг чөтгөрүүд эзэнтсэн явгал нь миний тооцоолоогүй хувьсах хэмжигдэхүү. Би үүнийг хурдан шатгуулахын тулд виндигээс гуйх хэрэгтэй. Юу ч тохиолдсон бай. Би чөтгөрийг заавал алах ёстой. Гэвч үүний өмнө гэж бодох ба үзэрдэл шилжиж. Викер Хуйготой уулзаж байх ба. Хуйго дахиад хэлдэг гэхэд Викер, нас барсан анхны эхнэр хатагтай Роксана. Мөн та хоёрын дундаас төрсөн махна. Та надад хатагтай Пенелопагийн талаар хэлж чадах уу гэж асуухад Хуйго, чи тэр нэрийг яаж мэдсэн бэ гэж гайхна асуув. Викер, миний өвшөө авалтын 1-р үзэлдэл одоо эхэлж байна гэж бодов. Үзэгдэл шилжиж хэдэн минутын өмнө Хуйго бид Актемиас мэдэгдэлд хүлээн авлаа. Өмнөх амлалтынхаа дагуу Актемид Илс гэж хэлэхэд. Викер, яг миний бодож байснаар Хуйго намайг дуудсан шалтгаан энэ байж гэж бодов. Агуу рок хүрний ажилууч буй хамгийн том боловсролын байгууллага. Актеми Колосео гэж бодов. Хуйго, хэрв чи Актемиг төгсвөл эзэн хааны ордонд элит курсыг эхлүүлэх, эсвэл бүр илүү өндөр түвшинд хүрэх болно гэж хэлэхэд. Викер, би дахин төрөхөөс өмнө 3 ихрийн зарц хэлбэрээр Актемид суралцж байсан. Тэр үед миний нүүр дүүрэн сорвтой давалдаг байсан тул Актемийн язгууртнуудад байнга доромжлогддог байж билээ. За яах вэ? Актемийн тэрхүү муу дурсамжууд одоо намайг зовоохоо болсон гэж бодов. Хуйго, чамтай хамт явахыг гуйсан 3 ихрүүд зүгээр байх болов уу? Тэднээс гадна чамтай хамт авч явахыг хүссэн өөр хэн нэгэн бий юу гэж асуухад Викер, үүнээс өмнө миний асуухыг хүссэн зүйлээд 2 жилийн өмнө намайг сургаггүй алга болсны улмаас та морг гэр бүлээс асар их ашиг тус хүртэх болно. Мөн надад шагналын бичиг ирнэ гэсэн захидал хүлээн авсан. Энэ үнэн үү гэж асуув. Хуйго, тэр үнэн чамд хүсэж байгаа зүйл байна уу гэж асуухад Викер, шагналын оронд та надтай нэгэн түүхийг хуваалцаж болох уу гэж асуув. Хуйго, ямар түүх хуваалцах гэж биж асуухад Викер, тэгвэл би таныг асуухыг зөвшөөрсөн гэж ойлголоо. Би хатагтай Роксана болон хатагтай Пенелопа нарын талаар мэдмээр байна. Хуйго, чи сая юу гэж хэлвэ гэж тайхан асуув. Викер, нас барсан анхны эхнэр хатагтай Роксана. Мөн та хоёрын дундаас төрсөн охин. Та надад хатагтай Пенелопагийн талаар хэлж чадах уу гэж асуухад Хуйго, чи тэр нэрийг яаж мэдсэн бэ? Чамаас надаас үүнийг асууж байгаа шалтгаан чинь юу вэ? Хэрв чи зүгээр л өчүүхэн сонирвч зангаасаа болж асууж байгаа бол гэж маш их уурлахад Викер, эхлээд надад шалтгаанаа хэлэхийн тулд таны хариулт хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг сонирвч зам биш тул надад итгээрэй гэж хэлв. Хуйгогийн зохион байгуулалт дээр учирсан анхны эхнэр болон зэрлэгүүдэд хулгайлагдсан ууган охиныхын тухай бодол. Энэ бүхэн Хуйгод Померианы оршин тогтнолыг ичтгэхийн тулд надад хэрэгтэй хамгийн чухал мэдээлэл. Үйлчлэгч Берримори надад ярьж өгсөн итгэхэд бэрх үлгэр байдаг гэж бодох ба. Хуйго Роксана, миний бүхий зүрх сэтгэлээрээ хайрлсан цорын ганц хонгор мань байсан юм. Пенелопа бол миний хамгийн нандин эрдэн байлаа гэж маш их сэтгэл хөдлөл гарган хэлэхэд. Викер хонгороо гинөө? Тэр үг сая түүний амнаас гарчглаа гэж юу гэж бодох. Хуйго, үнэн дээр бол Роксана бид хоёр зохион байгуулалттай гэрлэлтээр суугаагүй юм. Роксана юу ч хүү жирийн нэгэн тариачин байсан.
Бидний анх уулзсан тэр өдрийг би одоо хүртэл тод сандаг. Энэ бол анхны харцаар дурласан хайр байсан юм гэж хэлэхэд. Викир. Тэгэхээр тэр анх уулзсан цагаас эхэлж ярьж байна. Хүйго. Үргэлжлүүлэн. Бидний хайр үнэхээр хэцүү байсан. Тэр өөрийн даруухан гарал үүслээсээ болоод надаас зайгаа барихыг хичээдэг байсан бөгөөд би бүх зүйлийг орхиод түүнтэй хамт явсан. Хэрв түүний төлөө бол би бүх зүйлийг хайж чадах байсан. Зөвхөн махан бие бос сүнсээ ч гэсэн. Викир. Миний бүх насаар үзен ятсан хүн ийм түүх ярьж болоод итгэж чадахгүй нь. Аава, үүнийг надтай хуваалцсанд баярлалаа. Дараагийн зүйл рүүгээ орцгоё. Би ч хэлэхэд. Хүйго. Гэвч бидний хайр дахин нэг удаа шалгууртай тулгарсан юм. Оргож байсан биднийг барихаар Баскервиллийн гэр бүл мөрдөгчдийг илгээсэн. Түүнийг хамгаалахын тулд би амиараа дэнчин тавьж тэмцсэн. Бидний алхсан тэр өргөс замд хинч бидний хайрыг өрөөгөөгүй. Мэдээж бид бууж өгөх талаар бодож байсан ч бие биенээ гэсэн хайрынхаа хүчээр тэсэж гарсан юм. Хэдийгээр энэ нь бидний хатуу ширүүн эхлэлийн эхлэл байсан ч биднийг эсэргүүцэж байсан эцэг эхийнхээ сэтгэлийг зөөлөж гэрлэж чадсан. Бидний шийдвэрээр Пенелопа төрсөн юм. Миний хайртай эхнэр, охин хоёр. Би тэмцэж байж олж авсан энэ аз жаргалаа хамгаалахыг хүссэн. Гэвч охиноо төрүүлсний дараа Роксанагийн биеийн байдал хормын дотор муудсан. Эцэст нь тэрээр бяцхан Пенелопаг үлдээгээд энэ хорвоог орхисон. Азар Пенелопа ухаалаг дор булаам хүүхэд болж өссөн. Тэр миний хүчтэй сэтгэлийн тэнхээ болон Роксанагийн хайр татам зүрх сэтгэлийг өгжин авсан бөгөөд Баскервиллийн бүх хүмүүсийн хайрыг татдаг байлаа. Тийм ээ. Пенелопаг зүгээр байгааг мэдхэд л би аз жаргалтай байсан. Гэвч тэр явдал уссан юм. Салхинд гарахаар явсан Пенелопа Лококо аймгийнханд баригдсан. Тэдгээр зэрлэгүүд яаж Баскервиллийн нутаг дэвсгэрийн төв хэсэгт орж ирж зүрхлэв? Тэд яаж Пенелопаг хулгайлж чадав? Би үүнийг огт ойлгож чадахгүй байна. Одоо хүртэл би Пенелопагийн ямар ч мөр олж чадаагүй гэж хэлэх ба. Викир энэ үйл явдлыг ашиглан эзэнт хүрний газар нутгийг тэлэх зөвтгөл болгон ашиглаж тэр Пенелопаг хайж зэрлэгүүдийг дарангуйж ихэлсэн гэж бодов. Тэр үүнийг ганцаараа хийхэд хэцүү гэж үзсэн тул зохион байгуулалттай гэрлэлтээр эхнэрүүдийнхээ тоог нэмэгдүүлж үр удмаа олноор нь төрүүлж эхэлсэн. Тэгээд хэдэн 10 жилийн дараа хэдийгээр хил дээр байрлаж байсан ч хинч дээрлэхэж зүрхлэхээргүй хүчрхэг гэр бүлийг бий болгосон. Ингэж л төмөр цуст Баскервилл гэр бүл төссөн юм байна. Гэр бүлээс сэргээж эзэнт хүрний алдар суут байдлын төлөөх түүний хүйтэн цуст чанар. Гэвч үүний цаана тэрээр хайртай гэр бүлээ алдсандаа шахалж байсан. Тэгэд юу гэж? Бүх хорон санаатнуудад өөрийн гэсэн түүх байдаг. Тэдний үйлдэлсэн бузар хэрэгүүд л үлддэг. Чи бол үр удмаа олноор нь төрүүлж, тулааны талбар руу илгээсэн зүрх сэтгэлгүй хүн. Эсэн ч Роксана, Пенелопа хоёр чиний хувьд ямар нандин байсныг би ойлгож байна гэж бодох ба. Хүйго, би ярьж дууслаа. Тэдний талаар надаас асуусан шалтгаанаа хэл гэхэд. Викир, та үүнийг нэг хараад өгөхгүй юу гэж хэлээд нөгөө зүйлтийг өгөх ба. Хүйго, үүнийг Эмир бол миний Роксана зориуж хийсэн зүйлт байна. Пенелопа үүнийг хамгийн сүүлд зүүж байсан гэж цочирд нь хэлв. Викир, хэрв хатагтай Пенелопагийн залгамжлагч амьд байвал та яах вэ гэж асуув. Хүйго, юу гинэ гэж гайхан асуухад Викир, хатагтай Пенелопагийн охин. Өөрөөр хэлбэл та ач охинтой ус. Аава гэж хэлээд хаалга нэн Помрианыг оруулж ирв. Помриан, аавгаха, би таны хэлснээр хүлээж байсан шүү гэж хэлэх ба Помриан Викирээс зуурм зогсоно. Хүйго, тэр үеийн энэ хүүхэд гэж гайхахад Викир, би танд хуурсан юм аава. Намайг ойд байх хугацаанд Лококо аймгийн нутаг дэвсгэрээс уурдсан нэгэн хүүхэд байгаа юм. Тэр өөрт нь энэ зүйлтийг өгсөн хүнийг ээжээ гэж дууддаг байсан. Хүйго, Пенелопа түүний ээж биш үү гэж гайхав. Викир, тэр бол чиний хайрладаг хүн болон жигшдэг хүний цус холилдсон хүүхэд. Чи Померианы урд өөрийн тайван байдлаа хадгалж чадах уу хэмээн бодох ба Хүйго судлаасаа босож ирээд түүнийг Лококогоос олсон гэдэг баримт. Энэ нь тэр миний охин болон зэрлэг хүний дундаас төрсөн гэсэн үг биш гэж үү гэж асуухад Викир, тийм ээ, яг зөв гэж хэлв. Тийм ээ, уур хилэн цөхрөлдөө чичир. Нэгэнт чи ингээд сүрсэн хойно миний өшөө авалт эхлэх болно гэж бодож байх ба үзэгдэл шилжиж маргааш өдөр нь Хүйго, миний сахал тийм сонирхолтой байна уу гэж асуухад Помериан, өгөөгийн сахал бохир гэж хэлв. Хүйго, өгөөг нь үү?
Чи сая намайг өвөө гэж дуудав гэж ярьсан жарлавтай аргагүй инээлдэж байх ба. Берримор, Викир, Осирис 3. Хүйгөө Помериан хоёрын зугаалахыг харж байх ба. Осирис. Би урт наслаагүй ч амьдралдаа хизээж ингэж гайхаж байсангүй. Берримор. Би урт насалсан ч тантай санал нэг байна. Дид үрхийн тэргүүн гэж ярилцаж байв. Викир. Дотроо ямар новшин болоод байна. Яг одоо миний мэдэх хүйгөө би өвөө болчихсон. Намайг өвөө гэж дуудах өдөр ивнэ гэж бодож байсангүй. Химэн сууж. Викир. Яагаад чи ийм царай гаргаад байгаа юм бэ? Хүйгөө. Ле Баскервилл гэж бодож байв. Викир дахин төрхөөсөө өмнөх амьдралынхаа 15 настай үе рүүгээ буцсан байв. Хүйгөөгийн өмнө зогсож байхдаа тэрээр хүйгөөг алж чадах болов уу гэж бодох байв. Илдний мастрын түвшинд хүрсэн хүн буйгшгүй тууштай сэтгэл зүй олж авдаг тул хүйгөөгийн өдөр тутмын амьдралаас ямар нэгэн сул тал олох боломжгүй. Тиймээс Викир хүйгөөг хөнөөх төлөвлөгөөгөө хойшлуулан олон жилийн дараа Померианы болсон. Помериан бод хүйгөөгийн чин сэтгэлээсээ хайрфаж байсан Пенелопагийн охин байв. Помериантай уулзах үед түрэг сэтгэл хөдлөлийн дагуулга нь Элдний мастер хүйгөөг нөлөөж магадгүй гэж бодсон ба. Түүнчлэн нарийн чанд эзэмшсэн элдний урлаг, вийл зэвүүд болон хатагтай хор зэрэг нь цаг хугацаа өнгөрөх тусам хүйгөөг хөнөөх боломжийг улам нэмэгдүүлж байв. Өнөөдөр хүйгөөг хөнөөх төлөвлөгөөний үндэс суур тавигдах ёстой өдөр байлаа. Ивч хүйгөөг яагаад? Тэр яагаад ийм аз жаргалтайгаар инээмсэглэж байгаа юм бэ? Яагаад? Чи яагаад сандарч твдэхгүй байгаа юм бэ? Гэж бодох мөчөд бид өмнөх оройн явдлыг харах ба. Хүйгөөг. Энэ хүүхэд үнэхээр Пенелопагийн хүүхэд мөн гэж үү? Гэж асуув. Пенелопа миний ээжийн нэр. Помериан. Ээж маань дандаа аавыгаа санаж байна гэж хэлдэг байсан. Тийм болохоор ээж зүйлт рүүгээ дандаа хардаг байсан. Та миний өвөө юм уу? Гэж асуухад би өвөөгөө санаж байна гэж хэлэхэд хүйгөөг Пенелопа гэж хэлэн асгартад байлаа. Берримор залуу эзэнтэн танд баярлалаа. Эзэнтнийг ингэж инээмсэглэж байхыг харна гэдэг бүтшгүй хоосон мөрөөд шиг санагддаг байлаа гэж хэлэх ба. Хүйгөөг чи чихэнд дуртай юу? Гэж Померианаас асуув. Помериан чихрүү? Би дуртай гэж хэлэх ба. Берримор энэ бүгд залуу эзэнт нь таны ач тус юм шүү гэж хэлв. Викир энэ бүгд миний ач тус гэж юу? Би мэдэхгүй юм. Маш олон сул талм харагдаж байгаа хүйгөөгийн өмнө зогсож байж яагаад ийм арчаагүй байгаа юм бэ би? Үзэгдэд шилжиж Викир өрөөндөө хамарч байх ба. Викир миний санаж байгаа хүйгөө гэж хөнгөснөө бодох ба. Викир би буруугүй. Та яагаад миний үгийг сонсохгүй байгаа юм бэ? Баскервиллийн бүх нүгэл хилэнцгийг надад өрүүлэхийн тулд та үнэхээр ингэж байгаа юм уу? Гэж хаширхад хүйгөө би нүгэлтний үгийг сонсохыг хүсэхгүй байд. Чөтгөртэй нууцаар холбоо тогтоосон чинь Багдад гим зэмгүй хүмүүсийг холгаалж түүнд өргөд болгон барьсан байна гэж хэлв. Викир өдөрдамж эзэнтэн би тэгээгүй гэхэд хүйгөө наад бузар хамаараа намайг битгий дууд. Чи бол зүгээр л хог шар гэж хэлв. Викир намайг нүгэлтэн болгож хогиргаад цаазаар авсан тэр хүн. Тэгвэл би яагаад өршөө авахаас эргэлзээд байгаа юм бэ гэж бодов. Венди өрөөнд нь орж ирсэн байх ба. Чиний ийм сул дорой царайлж байхыг харах ховорхон байх шүү гэж хэлээд. Намайг дуудчихад орон дээрээ зүгээр л хэвтэж байхыг бодоход гэж хэлэхэд. Викир чи яагаад ийшээ ирэв Венди гэж асуухад. Венди юу гэсэн үг юм бэ? Би чиний хүссэн зүйлийг л авчирлаа. Чи надаас Сетле Баскервиллийг шалгаж өгөхийг хүссэн шүү дээ. Венди чи яагаад бүх зүйлээ автчихсан юм шиг харагдаад байгаа юм бэ гэж асуухад. Викир юм хэлсэнгүй. Венди за яах вэ? Би завгүй байгаа болохоор зүгээр л тайлангаа өгчөөд явъя. Чиний хүссэнчлэн би Сетле Баскервиллийн талаар наривчилсан шалгалт хийлээ. Тэрээр хуурамч нэр ашиглан хид хідэн үнчин хүүхдүүдийн асрамжийн газрыг ивент тэтрэдэг байсан бололтой. Ивент тэтгэгчийн хуваар тэр хүүхдүүдийг өвчилж авах хариуцлагыг хүлээж авсан байв. Тэгээд тэдгээр хүүхдүүдийг хэн өвчилж авсан талаар ямар ч мэдээлэл алга. Өвчлөгдсөн хүүхдүүдийг ч хаана байгааг нь олж тогтоож чадсангүй. Хэрв чиний хэлсэнчлэн тэр үнэхээр чөтгөр юм бол энэ нь маш ноцтой асуудал. Чөтгөр яагаад хүүхдүүдийг хулгайж байгаа нь тодорхой шүү дээ. Тэднийг өргөд болгож, эсвэл хоол болгож ашиглахын тулд. Сетле Баскервилл нь андердогийн сургахгүй алга болсон хүүхдүүдийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж хэлв. Викир
Би үүнийг анзаардгүй орхичих гэж бодоод. Одоогийн Сет бол чөтгөр гэдэг баримт нь. Миний дахин төрөхөөс өмнө зүтгэж байсан Сет ч гэсэн чөтгөр байсан гэсэн үг. Хүйгөө чамайг бүх хэрэгт гүтгэж ална гэсэн мэдээллийг надад өгсөн хүн яг мөн байна. Викер өнгөрснөө санах ба Сет хөөрхий Викер гэж хэлээд. Аав Баскервиллийн бүх нүглийг чамд өрүүлэхийн тулд чиний цаазан ялыг түрүүсгэхээр төлөвлөжээ. Би чамд тусалж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна гэж хэлж байхыг санав. Үзэгдэл шилжиж нэгэн хүү Сеттэй цуг шүн ойд атгаж байх ба хүү эзэнтэн бид хаана байгаа юм бэ? Сет. Энэ бол чиний шин гэр гэж хэлв. Хүү асамжийн газрын захирал намайг сайн гэргүүд үйлчлэгдсэн гэж хэлсэн. Гэвч энэ газар чинь зүгээр л нэг агуу байна шүү дээ гэж хэлэхэд Сет. Ямар нэгэн үйл ойлголцол гарсан бол тээ. Энэ агуу бол чиний амьдрах гэр биш юм шүү. Харин чиний очих газар гэж хэлээд Сет аимшигтай мангас болон ховрон хүүхдийг хормын дотор идэж орхих ба чөтгөрийн 10 удирдагчийн нэг 10 дахь ахмад Андрамалиус. Хүүхдүүд үнэхээр хамгийн амттай юм да. Би зүгээр л бие барьж чадахгүй нэ гэж хэлж ав. Үнэмшгүй харанхуй ноёлсон хадан агууд агуун дотор талд дээрээс унжсан үе олон шав хаднууд байх бөгөөд гүнээс нь хүүтэн уур амьсгал мэдрэгдэнэ. Сет гэдэг чөтгөрч гисэн бүгдээрээ Сет гэдгээр нь дуудаад явъя. Сет улаандаас хундолон барьсаар харанхууд суух ба хангалтгүй байна. Хичнээн бодоод тааж ядлаач хүмүүсийн нийлүүлэлт хангалттай биш байна. Тэднийг зүгээр л мал шиг тэжээж үржүүлээд байгуулга үүсэх ёстой болов. 8 чи юу гэж бодож байна гэж Хэрээнээс асуухад. Хэрэ татгалзах ба. Энэ Хэрээн чөтгөрийн 8 дахь ахмадын удирддаг хэрэг байх ба. Хэрэг үйл явдалд амжирвал хүмүүс бидний оршин тогтнолыг мэдэж авах магадлал улам бүр нэмэгдэнэ. Мөн чи зөвхөн хүүхдүүдийг л идэж байгаа боловстой. Баскервиллийн анч нохоонууд маш сорвог үнэрч тул ямар нэгэн үнэр гаргахаас сэргийж болгоомжтой байгаарай гэж хэлв. Сет. Байнгад үгэлж байх юм. Түүнд санаа зовох хэрэггүй. Би аль хэдийн занх тавьчихсан. Тэд энэ агуу руу орж чадахгүй. Энэ байдлаараа хаалгыг нээхэд хүрлцгүүц эд шидийн хүчийг цуглуулахын тулд би дахиад 12 жил хагасын турш хүний цус сорох хэрэгтэй болно гэж хэлэхэд. 8. Би чамд хүмүүсийн анхаарлыг татахуйц ямар нэгэн зүйл өдөөхгүй байхыг сануулж байна. Баскервил доктор өөр ямар нэгэн үйл явдал болж байна уу гэж асуув. Сет. Үгүй. Би зүгээр байна. Тиймээс чи ч гэсэн моргуудтай сайн ажиллаж байгаарай. Манай 10 эдийн тахамдууд зөвхөн мөхөл рүү хөтлөх хаалгуудыг нээхэд л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эцсийн эцэст бид хүмүүсийн ертөнц болон чөтгөрийн ертөнцийг холбох үе шүү дээ гэж хэлэн алгуулав. Сет. Энэ бүхэн хүмүүсийн мөхөл болон 10 эдийн тахамдын төлөө. Баскервил доктор ямар нэгэн зүйл болж байна уу гин шүү. Хүйгөө ач охиныхон төлөө тэнэг болчихсон гэдгийг би яаж дурдж чадах вүлээ? Бид өөрсдийн төлөвлөгөөнд занц хийдэд учруулах Баскервилчүүдийг сулруулахын тулд хүйгөөг хിവэрэ хүүтэн цэмдэг байлгах хэрэгтэй. Би тэднийг авч явхад ямар нэгэн үүмэн саман үүсэхгүй тулд тэрээр Баскервилийн залуу үеийнхнийг өөхөх тавилантай мэтээр үргэлжлүүлэн харьцах шаардлагатай байна. За яах вэ? Энэ нь төлөвлөгөөг нураахгүй ч сайнаар эргэх эсхийг би мэдэхгүй байна. Энэ бүгд тэр муу новш Викер Ван Баскервилээс болж байгаа юм. Тэр ядаргаатай амьт нь баг байхдаа хорт могоо тавихад ч амьд үлдсэн. Түүнийг ойд өгөхөд нь үнэхээр сайхан байсан гэж бодсон ч тэр хүйгөөгийн ач охиныг дагуулад буцаад хүрээд ирсэн. Би хүйгөөг устгахын тулд маш их зүйл хийсэн шүү дээ. Би мэдээд ирсэн юм. Тэр Викер надад асуудал болно гэж би тэрнээс ангижрах арга бодож олох ёстой болох юм гэж бодож байна. Урт саарл үстэй хүйгөө болон богино хар үстэй Викер хоёрын коридороор асхана. Викер, тэр намайг дуудсан боловч би сүүлийн 5 минутын турш чимээг басгаж байна. Хүйгөө яагаад гинт намайг дуудсан юм бол? Тэр бүхэлдээ хамгаалтгүй задгай байна. Энэ боломж дахин олдохгүй. Одоо л хүйгөөг алах төгс боломж байна. Хэрв энэ нь өмнөх бий байсан бол надад ийм бодол төрөх байсан биз. Гэвч одоо бол гэж бодох мөчөд хүйгөө гинт. Үннийг хэлэхэд чи намайг үзэн ядтыг би мэднэ гэж хэлэх ба Викер маш их тайхан. Тэр миний аллахын санаахлыг мэдчихсэн юм биш үз гэж гайхав. Хүйгөө. Би хөвгүүдээ анч нохоо гэж нэрлэж та нарыг бүгдийг чинь аюултай нөхцөл байдалд оруулж байсан аав хүн. Хөвгүүд минь намайг жигшдэг гэж би үргэлж боддог байсан. Чи бүх зүйлийг сайн хийж байсан ч би чамд багаас чинь хатуу ширүүн ханддаг байсан. Чиний намайг үзэн ядарт бол миний үүрэх ёстой ачаа гэж бодож байна.
Энэ бүхэн зэрлэгүүдээс өшөөгөө авах гэсэн миний өшөө авалтаас болсон юм. Зөвхөн уур хилэнгээ харуулж амьдрах сурсан нь миний хайхамжгүй зам байлаа. Викер. Хүйгөө өөрийнх нь тухай муугар ярих үйл явдал огт байж боломгүй юм. Энэ бол наманчлал. Тэр намайг туршихыг оролдож байна гэж хардан сэжиглэж бодох ба. Хүйвөө. Толгой бүхэллүүд. Намайг уучлаарай. Мөн чамд маш их баярлалаа. Би Померианаас сонссон. Пенелопог эцсийн мөч хүртэл жаргалтай байсан гэж. Охин минь эцсийн мөчтөө завж зүдрээгүй гэдгийг миний хүнд орвисон зүрх сэтгэл баг зэрэг хөнгөрлөө. Би яг л аврагдсан мэдрэмж авч байна. Чи Померианы надад авчирч өгсөний ач тус гэж би бодож байна. Чи юу хүссэнэ хэлээрэй. Энэ бол анч нохоод өгөх шагнал биш, харин хүүдээ өгөх талархлын бэлэг юм гэж хэлв. Викер. Намайг дахин төрөхөөс өмнө надад нэг с сэжиг байсан гэж бодом өнгөрснөө бодох ба. Хүйгөө. Шалгалтаа сайн өгөөрэй. Угсаа залгамжлах удмынханд битгий ялардаарай. Хүйгөө. Зогс. Үргэлжлүүлэх нь аюултай тул үүнийг ингээд зогсооцгоё. Би бараг л дуусчихлаа. Тулалдаанд хэтэрхий бодлогогүй байх нь гэмтэл бэрсэлд хүргэнэ. Тэр гэмтевчин чамд сургамж болог. Чи ямар ч бодлогогүй зүйл хийхгүй гэдэгт би итгэж байна хүү минь гэж өмнөх явдлуудаа бодов. Викер. Миний урд байгаа хүйгөө, миний мэдэх хүйгөөгөөс өөр хүн үү? Хүүтэн цэвдэг хүйгөө, магадгүй дахин байхгүй болсон ч байж босох юм. Энэ бол намайг дахин төрсний дараа тохиолдсон хачирхавтай зүйл. Гэхдээ үүнээс болоод би улам бүр толгой эргэж байна. Сүүлийн 17 жилийн турш би зөвхөн өшөө авалтын тухайд бодсон ч би түүнийг уучлж чадаж байна. Намайг үтгсэн хүн хүйгөө биш байж боловч намайг цааслах тушаал өгч надад итгээгүй хүн бол гарцаагүй хүйгөө байсан. Өшөө авалт уу, уучлал уу? Би алийг нь сонгох вэ? Би өөрийн хийх ёстой зүйлээ дуусгая хэмээн бодоод. Викер өшөөгөр толгоовоо өргөнө гэр бүлийн тэргүүнэ. Юу ч хамаагүй гэж хэлсэн үү гэж асуухад хүйгөө тэгдэггүй яах вэ? Викер. Миний хүсэж байгаа зүйл бол гэж нэгэн зүйлийг асуух ба бидэнд юу асуусныг харуулдаггүй. Викер. Үүний дараа. Хүйгөөг яахыг би үүний дараад шийдэх болно гэж бодов. Үзэгдлээс шилжиж Сет Помериантай тоглож байх ба Баскервилд байх үнэхээр сайхан байгаа бидтэй гэж Померианаас асуухад Помериан. Тийм ээ, Викер. Авгах энд байгаа, өвөөч энд байгаа. Бас Оси авгахч байгаа. Сет. Чи миний нэрийг хэлсэнгүй. Чиний энэ авгахын нэрийг хэн гэдэг вүлээ гэж асуухад Помериан. Сет. Авгах гэж цогцогоор хэлв. Асрагч их. Залуу эзэнтэн Сет. Та тусгаарлагдсан сургуулиуртаа хараахан эхлэдэггүй байгаа мó? Сет. Тийм ээ, би ихэхээс өмнө дүү охинтойгоо уулзахыг хүссэн юм. Асрагч их. Гэр бүлийн тэргүүн залуу хатагтай руу хэнийг ч ойртож болохгүй гэж хэлсэн шүү дээ гэхэд. Сет. Би мэдэж байгаа. Намайг ирээд явсныг нууцлаарай. Помериан. Чи ч гэсэн нууцлах юм байгаа үсттэй. Ойлгосноо гэж асуухад Помериан. Тийм ээ, би нууцлал. Сет. Помериан. Чи үнэхээр гоё үстэй юм аа. Энэ надад Пенелопа ихчийг санагдуулж байна. Асрагч их. Хөх ноён Сет. Та өмнө нь Пенелопа хатагтайтай уулзаж байсан юм уу? Миний мэдэж байгаагаар та тэр үед хараахан төрөөгүй байсан гэж хэлэхэд Сет. Аав таныг хайж байсан. Асрагч ихээ. Та хурдан очиж түүнтэй уулзсан нь дээр байх гэж бодож байна гэж хэлээд. Сет. Асрагч ихийг хормын дотор идэж орхив. Асрагч их орилж амьдсангүй. Помериан. Асрагч ихээ гэж эргэж харахад байхгүй болчихлоо. Сет. Асрагч ихэд яарвтай хийх ажид гарсан юм. Помериан. Чи хүйгөө өвөөдөө хайртай юу гэж асуухад Помериан. Тийм ээ. Сет. Өвөө нь Померианд маш их хайртай гэж би бодож байна. Чи үнэхээр түүний талигач ихнэр болон охинтой адилхан харагдаж байна. Хэрв би чамайг алчих бол энэ нь хүйгөөг хэр зэрэг сүрүүлэх бол гэж би гайхаж байна хэмээн бодон Померианыг идэх гэж байхад. Осирис Сет. Асрагч хаан байна. Бас чи яарад энд байгаа юм бэ гэж асуув. Сет. Ах Оси. Намайг ирэхэд асрагч энд байгаагүй Осирис. Помериан ганцаараа байсан болохоор би түүнийг харж хандаж байна. Хэрв үүнийг мэдвэл маш их уурна. Үүнийг түүнээс нууцсан нь дээр байх гэж хэлв. Осирис. Би ч бас тэгж бодож байна. Сет. Чи одоо тусгаарлах бэлтгэлдээ буцаж орох хэрэгтэй. Би их 7 хоногоос дахиад эхлүүлнэ гэж хийж гарт нь үрэхэд. Сет. Би нэг өдөр чамайг аасах болно Осирис гэж бодох ба. Осирис Сетийн мөрөн дээр гараа тавиад. Чи өөрийгөө хитрхийг шахаж байгаад би санаа зовж байна. Хэрв чамд миний тусламж хэрэгтэй бол
хизээч хамаагүй надтай уулзаарай гэж хэлв. Сет. Тэр надад санаа зовж байна нэ. Чамаас болж би аав шахагдж байсан. Суу тухайд нь чамтай харьцуулагдж байсан болохоор тэр хэрв чи байхгүй байсан бол би гэж бодож байхад Осирис Сет гэж гайхан асуухад Сет хараад ид гэж Сетийн үлдсэн дусамжууд гэж бодоод Сет намайг уушлаарай. Чи одоо энд байгаа болохоор би ингэж явъя гэж хэлнэ яваад өг. Осирис жахан санаа алдах ба би түүнд санаа зовж байгаагаа анх удаага хэлсэн. Дэд тэргүүний хувьд би түүн шиг байх ёстой тодорхой байсан. Би тэгж сургагдсан учраас хүүтэн сэтгэлд аавынхаа араас ширтэж өссөн. Гэвч хэрв миний аав сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг бол миний дотор байгаа энэ ив хавгүй сэтгэл хөдлөлийг илэрхийлж амьдрч чадах болов. Баярлалаа дүү минь. Энэ бүхэн чиний Баскервилд чи ирсний ачаар юм гэж бодоод Померианы толгойг илв. Үзүүдэд шилжиж Сет агуудаа ирсэн байх ба маш ядаргаатай юм. Тэр өдрөөс хойш хүүгөө Померианы дэрэгдээс холбохоо байсан. Тэр ач охиндоо ухаанаа алдсан учраас би Померианыг арч чадахгүй байна. Тэр миний боломж байсан юмс. Хэрв тэр хараад ицсэн Осирис саад болоогүй бол гэж үгэлэх ба. Хүүгөөгийн хувьд Помериан илүү үн цэнтэй болох үед түүнийг асах нь илүү үр дүнтэй байж магадгүй. За яах вэ? Үүд нэгд хүртэл маш их хугацаа байгаа болохоор яарах шаардлага байхгүй. Тэр цаг ирэхэд би Померианыг хэрхэн алах вэ? Роксанад хийсэн шигээ хордуулж, өвчнөр үгсэн мэт харагдуулах уу? Эсвэл Пенелопод хийсэн шигээ зэрлэгүүдийг ашиглах уу гэж бодов. Сет түүнээс ч илүү хэрцгий аргаар Померианыг алах хэрэгтэй гэж бодож байхад. Агуун гадаа Викир ирсэн байх ба. Викир Сетийн тавьсан хаалтыг эвдэхэд Сет хаалт эвдэрхийг мэдрээд. Хаалт эвдэрчлээ. Хэн нэгэн дотош орж ирлээ. Новш гэж хэн бэ гэж гайхаж байхад. Викир амсан ёсороо би чам дээр зочилж байна Сет гэж хэлв. Сет, Викир Ван Баскервилл чи яаж гэж гайхан асуухад. Викир би чамайг наашаа ирэх хүрт чинь дагаж ирсэн. Гэвч чи бодолд дарагдаад намайг огт анзаарсангүй гэж хэлв. Сет ердөө дунд зэргийн зэрэг төгсөвч миний хаалтыг эвдлэн гинэ. Илүү чухал нь хэрв тэр намайг дагаж ирсэн бол миний хэн болохыг мэдэж байгаа гэсэн үг үү гэж бодов. Викир миний гинтийн зочлол чамд олон асуудал үүсгэсэн бололтой. Чи андердог хотын сургаггүй болсон хүүхдүүдийн хэргийн цаад эзэн байх нь чөтгөр шиг ийм эмх замраагүй газарт юу хийж байсан юм бэ гэж асуув. Сет юу? Тэр чи бүгдийг мэдж байгаа ах нэ. Сет хүчээ ил гарган инээмсэглэн. Чи яаж мэдсэн Викир Ван Баскервилл гэж асуухад Викир чи өөрийгөө цаашид нуух бодлого байгаа болжтэй чөтгөрөө. Сет тэгэх шаардлага байхгүй. Энд өөр хинч байхгүй. Чи хаанаасаа ийм итгэд үнэмшил гаргаад энд ганцаараа гар хоосон ирсний мэдэхгүйч зүгээр л чамайг арчаад луусан тийм үү гэж хэлээд дайрав. Сетийн сэлэм хол үсрэн зовдох ба. Сет хүй гэж гайхах мөчөд түүний гар тасарсан байв. Сет тэр хизээ зэвсэг гаргацсан юм бэ? Энэ өвдөлт миний сүнсийг зүсэж байгаа мэт санагдаж байна. Энэ зэвсэг байж боломгүй юу? Вилзиул шунхаан сэлэм. Эртний чөтгөрийн ариун одны орд болох Ялааны авга хааны дурсгалт зүйл чамд яаж байгаа юм бэ гэж асуув. Викир хүлээж байсанчлан чөтгөрүүд өөрсдийнхөө тухай маш их мэдлэгтэй байх юм. Сет эсвэл чамааг чөтгөрийн ертөнцийн үүдийг нээхийн тулд хүний ертөнцид ирсэн 10 чөтгөрийн нэг гэж хэлэх үү? Чамааг 10 элит ахмадын нэг гэж нэрлэх үү гэж асуув. Сет чи үүнийг яаж мэдэж байгаа юм гэж гайхан асуув. Сет юу чиний эзэмшиж буй сүнс. Чиний залуу сүнснээс яагаад манай ард түмний цусны үнэр үнэртэж байгаа юм бэ? Чи тамд орцсон юм уу гэж гайхан асуухад Викир тэр бол миний дахин төрөхөөсөө өмнөх амьдралд надад хэрэг тулгаж байсан нэг юм. Намайг өөрийн аврагч гэж бодож хуурсан хангалтгүй юм шиг эцэст нь намайг цаазалсан. Чамайг амар тайван өхүүлнэ гэж санах хэрэггүй гэж хэлв. Сет тэр чөтгөрийн хүчээс сэрэж байна гэж бодон айхва ийхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Part Mine инхүү дуусаж байна. Лайк дараад Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.